Хүүхэд таны эд зүйлсийг тавсамдаа ашиглаад байвал яах вэ? Хүүхдүүд тамчууд шиг болохыг хүсдэг. Тэд өөрсдөө биедан хараад бус байхыг ирмэлцдэг. Энэ насандаа тэд том хүн болох, аливаа зүйлсийг өөрөө хийж сухахыг идэвхтэйгээр хичээдэг. Тамчууд бас тэдний хувьд өөрийнх анхны жишээ юм. Тиймээс хүүхдүүд тавсамаараа дамжуулсан тамчуудын зан авирыг дуурайдаг. Хүүхдүүд тавсах явцдаа шин дүр, ур чадварыг өөр дээрээ туршиж үздэг. Жишээ нь тэд ажил хийж байгаа мэтэл эсвэл компьютерийн ард сууж, товчсуур дарж, ээж аав болж тавсаж, ахуйн амбилцыг дуурайж тавсдаг. Тэд дэвсгүүрийн тавсам тавсаж, янз бүрийн дүрт өөрийгөө сардаг. Их ихтэй хүүхдүүд тамчуудын хувцсыг авч тавсахдаа өмсөж үздэг. Тэгвэл үүнийг яаж хүсэж авах вэ? Хүүхцгээ таныг дуурайхыг битгий хориглосоорой. Гэхдээ үүнийг аюулгүй байдлаар хийсэд анхаараарай. Өөрөө физбэс жифэн компьютерийг тавсамын эсвэл хуучин ажиллахгүй болсон зөөрийн компьютераар босгосон дээр дэвсгүүрийн тавсам тавсахдаа жинхэнэ мөнгө зоос хэрэглэхгүй байх, эсвэл ядаж жижиг зоосыг тавсамд оруулахгүй байх хэрэгтэй. Тамчуудын хувцсыг өмсөхийг зөвшөөрч босгоч зөвхөн танд харамсахгүй зарим хувцсны элементүүдийг зөвөөрэй. Ийм төслийн тавсамыг зохион байгуулахдаа зөвшөөрөлтөв хязгаарыг мартаж болохгүй. Эдгээр хязгаарыг шууд тодорхой ойлгомжтой хэлж өгөх хэрэгтэй. Харин ээж охины тавсамыг бие гарч тавгаанд жинхэнэ зүйлсээр зохион байгуулахыг зөвлөж байна. Жинхэнэ таваа хүүн ус ачуур хүүхдийн гис босон цаван зэрэг нь хүүхдэд ахуйн ажлыг танилцуулах маш сайн арга юм. Түм удахгүй таны хүүхэд гас таваа босон гэрийн ажилд танд тусалж чаддаг болно. Харин эцэг эхтэйгээ хамт тавсан тавсамууд нь хүүхдийнхээ бага насны чухал дурсамж болж үснэ.